Гэтэл тэр хотын усыг яриаг бол тэр хотын дэргэд хэдийн хэмжээний жолон байж. Хэрвээ та бүхэн зүгээр бодоод 600 мянган нөхөн жолон байна, 30 мянган ходог байна гэж бодох юм бол нэг хотгийг 20 жолон бүсэлсэн байна гэж. Тэгэхээр тэр ходог эрүүл байх үндэс байна. Америкийн улсын ерөнхийлөгч ямар хоёр бүрэл өгсөн би Кени удмаар Монгол байна. За Кени яах гэж явж байгаа гэсэн чинь Африк төвд цорын ганц байдаг Килиманжаро гэдэг уулын мөнх цасыг хайлтгаас өмнө очиж үзмээр. Хоёрдугаарх нь эцгүү талд морины хурдаар давхиж үзмээр. Тэр нь нөгөө монголч. Бид ийм л сайхан нутаг дэвсгэртэй, ийм л дэлхийн томчуудын мөрөөдөл авсан ус. Килиманжаро одоо үндсэндээ мөнх цас гэж хэлэх хэцүү болсон. Мөнх цастай биш буурал болсон. Манай уулууд айхтар. Сайн усан сантайгаа хэлэхэд саях шиг түрүүний миний ярьдаг тийм аимшигтай юм боллоо гэхэд хамгийн сүүлд ширхэх нуур юу гэж яргас нуур. Яагаад гэвэл яргас нуур айрын нуураас усан авдаг, айрын нуур завхан болоос усан авдаг. Завхан бол мөнх отгон тэнгэр хайрнаас усан авдаг. Гэтэл отгон тэнгэр хайрын хамгийн зүүн талын ус учраас хамгийн түрүүнд хайлаад усан. Гэхдээ бид усан сан байгуулсны хүчээр гэгэн нуурыг байгаа цагт яргас нуур байсаар байх. Түрэнгийн усан санг байгуулах гэдэг шалтгаан өдөөлөй. Хамгийн гол нь хов толыг л хамгаалах гэдэг. Гэтэл цахилгаан станцыг эсэргүүцэж чинь гэдэг нэрээр хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хүмүүс хов толын ширгэлтийг түргэсэх аюул хийж байгаагаа мэддэг. Цахилгаан станцын хэрэглээ буюу хоолой хөргөх тэгээд үнсийг зайлуулах гэсэн энэ хоёр зорилгоор ашиглаж байгаа усыг цэвэрлэх байгууламжаас гарсан усыг цэвэршүүлээд өгч байгаа. Гэтэл бид боддгоо дулаан өнгөөч хой дулаан өнгөөч гэж загнаад байд. Гэтэл тэр дулаан гэж яриад байгаа юм чинь ус байхгүй. Бидний уух ус тэрүүгээр явж байгаа байна. Газарсан бол усны газраас хамгийн их ус хэрэглэдэг 10 газрыг зарласан. Тэрний 4 дахь 5 дахь дээр нь санаад эсвэл 3 4-р цахилгаан станц байж. Тэр хоёрын усны хэрэглээг дахин хэрэглэдэг ус болгосноор мянган суулийн сангийн түүхэн гавьяа, ажлынхын түүхэн гавьяа энд үүж. Оюут толгой дээр 85% ус эргүүл ашиглаж байна. Энержи ресурс 87. Тэнд сайн байна. Гэхдээ яагаад ингэж байгаа вэ? Амар ингэ ус байхгүй гэж байна. Өмнөд аймгийн төв 70 зоолоход 630 мянган метр куб усыг хэрэглэдэг. Гэтэл оюут толгойн Кент 580 мянган метр куб усыг хэрэглэдэг. Нөгөө өмнө хоймоо ус байхгүй гэдэг ихтгэлийн тус байж хүний хоолой гэдэг гайхамшигтай сайхан газрын дор усны юм. Гол нь бид нар байшны цомцолд орцсон байна. Харин цомцлоос гарах арга зам нь ухаал хэрэглээ. За тэгээд юу хэлэхээр Монгол улсын 10 голын 33 байралтай усан сан байх боломжтой байж. Би бол хувь хүний хувьд хамгийн түрүүнд энэ гар усан тохион дээр гачууртад усан сан байх хэрэгтэй гэж үздэг. Тэнд 14 мянган айл байгаа. Сая 500 мянган хүний хувь тавилан чухал юм уу? 14 мянган айл чухал юм уу? Тэр айлууд нь хүний нөгөөд олдуулаад хамгийн ойрхон байж байгаа усан сан байх. Тэгээд стандартын шаардлага хангасан хэмжээнд нь төлөвлөсөн системдээ нийлүүлдэг. Ер нь аль болох усаа баг болгох тул арай